Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн Өмнөд Солонгосын гэмт хэрэг трейлер төрлийн No Parking киног довчлон ярьж өгөхөөр сонголоо. Та онлайн худалдаа эрхэлдэг үү? Тэгвэл онлайн худалдааг хөгжүүлэх эрхэм зорилготой мэдээлэл технологи борлуулалт маркетингийн чиглэлээр 6 жилийн туршлагатай зочил технологи компани нь онлайн худалдааны бизнес эрхлэгчдэд зориулан илүү бага зардлаар илүү хэлбэр технологиг ашиглаж захиалга, хүргэлт, худалдааг автоматжуулах боломжтой онлайн худалдааны зочид платформыг зах зээлд нэвтрүүлээд байна. Бараа бүтээгдэхүүнээ байршуулан загвар дизайнаа хүссэн үедээ солих боломжтой ба шууд бүтээгдэхүүнээ зарах төлбөрийн хэрэгсэлд холбогдсон зочил вебсайт. Өөрийн контент, сургалт гэх мэт оюуны өмчөө үнэгүй байршуулад борлуулах боломжтой зочил контент, бизнес эрхлэгч нартаа зориулан зочид платформ нь шинэ бүтээгдэхүүнээ хөгжүүлэн таныг ажил ихтэй байх үед ч чат комментэд хариулах 7 хоногийн 24 цаг ажиллах хүчин чадалтай зочил AI чатбот үйлчилгээгээ 2026 онд шинээр нэвтрүүлээд байна. Та үүдүү урилгын кодыг ашиглан 10% хөнгөлөлт эдлэн зочлын шинэ харилцагч болоорой. Купон код ашиглах холбоос болон зочлын Facebook хуудасны холбоосыг энэхүү бичлэгийн тайлбар хэсэгт орууллаа. Таны бизнест амжилт хүсье. Бүсгүй байрныхаа гадаа ирээд зогсоол дээрээ машинаа тавих гэтэл өөр машин түүний зогсоол руугаа орох хэсгийг нь хаах шахам тавьсан байхыг анзаарна. Улмаар тэрээр цаад гудамж руугаа очиж урсгалаа солиод эргэж ирэн хоёр машины завсраар арай гэж багтан орж машинаа байрлуулав. Бүсгүйг Йонхи гэдэг ба тэрээр ажиллаж байсан ажилдаа 10 жилийн дараа эргэж орсон ч ахиц муутай байгаа нь хурал дээрээ яригдана. Хурлын дараа Йонхи агаар амьсгалж байхад утсан дуугарч харамсалтай нь түүний хөөцөлдөж байгаа зээлийг зөвшөөрөөгүй. Йонхиг түр ажилтны гэрээтэй болохоор татгалцсан гэдгийг мэдэгдэв. Энэ үед менежер Кинхэ түүн дээр ирж Йонхигийн чадварыг нь мэдэх болохоор дараагийн төсөл дээр сайн ажиллацгаая. Тэгснээрээ бүтэн цагийн ажилтан болоход нь туслана гэдгээ илэрхийлэн орой Йонхиг угтан авах үйлчлэг хийхэр болсноо хэлээд явлаа. Орой нухтаа хүчлэгийн дараа Йонхи дуудлагын жолооч дуудан гэртээ хургуулж байхад ажлынх нь найз эмэгтэй түүн рүү залгаж менежер Кинхэг Йонхиг хувийн зүгээсээ сонирхоод байгааг нь эрэгтэй хүнд тийм амархан итгэж болохгүй гэдгийг анхааруулна. Хэсэг хугацааны дараа Йонхи байрныхаа гадаа ирэхэд өчигдрийн машин дахиад л зогсоол руу ороход нь тээг болж нарийн зай үлдээн тавьсан байлаа. Улмаар дуудлагын жолооч машинаас бууж зогсоол руу орох зайг баримжаалж үзээд энэ зайгаар машин нь багтахгүй гэж хэлээд явна. Йонхи хааж тавьсан машины эзэн рүү залгахад нэг ааштай эмэгтэй гарч ирэх ба Йонхиг орой залгалаа. Өөр газар машинаа тавьж болох л байсан. Зэргээр үглэхэд Йонхи өөрийнхөө зогсоол дээр машинаа тавьмаар байгаагаа зөвхөн өнөөдөр биш бусад өдрүүдэд ч машинаа яг ингэж тавьдаг гэдгийг нь дуудлагын жолооч машиныг нь зогсоол руугаа орж чадахгүй гэж хэлснийг тайлбарлав. Эцэстний эмэгтэй төвөгшөн барин машинаа холдуулчихад дараа нь Йонхиг архиусан гэдгийг нь мэдчихээд жолооны ард суусан л бол согтовгоор жолоо барьсан гэсэн үг хэмээн далдхан сүрдүүлнэ. Маргааш нь Йонхи ажил дээрээ хичээнгүлэн ажиллаж байх ба найз нь түүний амьдрдаг хороололд нүүж очих санаатай байгаа талаараа хэлэхэд Йонхи хорооллын хэдийгээр нам гүмч зогсоол олддоггүй. Тиймээс тэндээс нүүхийг хүсдэг гэдгээ хэлв. Йонхи өглөө бүр хэн нэгэн рүү залгаж машинаа холдуулаад өгөөч гэж гуйх нь үнэхээр төвөгтэй байдаг ажээ. Йонхи оройн ажлаа тараад харих замдаа төгжирч баггүй стресстэй. Гэр нь дөхөөд ирэх үед тэрээр зогсоол байгаасаа гэж бараг л залбирах ба энэ удаад түүнийг аз дайрч зогсоолыг нь машин хааж тавиагүй байлаа. Йонхи машинаасаа буухдаа өчигдөр машинаа холдуулах гэж бөөйн болсон эмэгтэй өөрөө согтуу хэнэгэнтэй уцаар ярьж байгааг хараад шууд л гэрлүүгээ оров. Йонхи гэртээ ороод унтах гэж байхад менежер Кимхэгээс жоохон юм ууж суух уу гэсэн зурвас ирсэн байх ба Йонхи юу вэ гэж амандаа үгэлчгээд уцсныхаа дууг хаагаад унтлаа. Шөнө дунд Йонхигийн байрны гадна царайнуул харагдах хэрэгтэй алхаж ирээд зогсох ба түүний гэрийнхэн цонх руу удаан ширтэн. Маргааш нь Йонхи ажил дээрээ менежер Кимхэтэй тааралдахад менежер Кимхэ өнгөрсөн оройн зурвсандаа уучлалт хүсв. Тэгэд менежер Кимхэ машин нь онцлогоонд байгаа болохоор орой харих замдаа буулгаад өгөөч гэж гуйхад Йонхи зөвшөөрлөө. Оройн хамтаа машинтай явах үедээ Йонхи Кимхэ хоёр хэсэг ярилцсан. Тэд нэгнээ олон жил таньж мэдэх ба Кимхэ Йонхигоос яагаад нөхрөөсөө салсан талаар нь асуухад Йонхи энэ талаар ярихаас татгалзав. Кимхэ Йонхиг сонирхож байгаа нь илт байх ба харин Йонхид ямар ч сонирхол байгаагүй болохоор зүгээр л хармаар байгаагаа илэрхийлнэ. Гэтэл Кимхэ түүний үгийг бараг сонсоогүй гэмээр өөрийн үзэл бодол мэдрэмжээ тулгаж Йонхи машинаа асаах гэхэд нь гарт нь хүрч болиулав.
Улмар Янхигийн дургуун бүрч их хүрээд шууд л машинаа асааж хөдлөхөд Кимхэ сая л нэг нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч тусалах гэсэн юм аа гэж өөрийгөө өмөөрлөө. Энэ үед өчигдөр орой Янхигийн гэрийн цонх руу ширтэж байсан царай нүгэл харагдах хэрэгтэй. Цүнхтэй багжнаасаа газуу авч шууд л ааштай эмэгтэй гэрийн хаалгыг нь догшиж түүнийг хаалгаа нээх үед нь дайран орлоо. Янхи Кимхэгээс авсан мэдрэмжээ барьж дэлэлгүй нулимстайгаа холилдон харж явхад түүн рүү хөрөнгө зуучлалын газраас залгаж байраа суллах ёстойг нь анхааруулна. Янхид байраа түрээсэлж байгаа хүн түрээсээ 20 сая болгож өсгсөн болохоор түүнд яагаад мөнгө хэрэгтэй болсон нь тодорхой болно. Энэ үед ааштай эмэгтэй амаа таглуулж гар хөлөө хүлүүлсэн хэвтэх ба үл таних чамайг олохгүй гэж бодсноо. Гэхэд эмэгтэй толгойноос цус урссаар үл таних эмэгтэйг орилохгүй байхыг анхааруулж амны наалтыг нь хуулж ав. Энэ эрэгтэйг хоожун гэдэг ба ааштай эмэгтэй салсан нөхөр нь ажээ. Удалгүй Янхи байрныхаа гадаа ирээд эмэгтэйг дахиад л машинаа зогсоолыг нь хааж тавьсан байгааг анзаарч түүний дугаарлуу нь залгана. Үүнтэй зэрэгсэн хойжун салсан эхнэрээсээ утасныхаа кодыг хэлгэж шаардж байх ба тэрээр Янхигийн дуудлагыг таслах нь тэр. Улмар Янхи дахин залгаснаар хойжун дуудлаганд нь хариулж Янхи машинаа яаралтай холдуулахыг шаардсанаар хойжун бууж холдуулахаар шийднэ. Хойжун гарч ирэхэд Янхи шууд л стрессээ ил гаргаж түүнийг хараагаад амжив. Хойжун машиныг урагшлуулад гарч ирэхдээ чи өргөлж хүмүүстэй ингэж бүдүүлэх харьцдаг уу гэж асуухад Янхи баг зэрэг ширүүнээр машина зөв байрлуулбал бидэнд ямар ч асуудал байхгүй. Энэ эхнэрийн чинь машин бицтэй. Түүнд зөв байрлуулж вэ гэж хэлээрэ гэх нь тэр. Хойжун буцаж ороод салсан эхнэрийнхээ утасны кодыг нь тайлж шинэ найз залуутайгаа авахулсан зурагнуудыг нь үзээд чи энийг үйлчлүүлэгч гэлөө гэж асуугаад хэсэг уйлж өөрийг нь байнга хуурдаг байсныг нь сануулад шууд л салсан эхнэрлүүгээ дайрч газуугаар толгойг нь бяц зохиж хөнөөлөө. Хожим нь Янхиг ажиллаа хийж байхад менежер Кимхэ чатаар орой юу хийхийг нь асууж түүнд дахиад л духгүй мэдрэмж төрүүлнэ. Оройн Янхи гэртээ ирэхэд азар хинч зогсоолыг нь хааж машина тавиагүй байх ба энэ нь түүний сэтгэл санааг багч хэлсэн дээрдүүлв. Тэгэд Янхи яг гэртээ орох гэж байхад хойжун гарч ирэн чи бүдүүлэг харьцсан болохоор надаас уучлалт гуйх ёстой гэж хэлэхэд Янхи ойлгохгүй хэсэг гайхлаа. Хойжун түүнд алдаагаа засах ганц л өгүүлбэр байгаа. Тэр нь өчигдөр оройн явдалд уучлаарай. Гэхэд Янхи түүнийг хэн гэдгийг нь санаад харин та надаас уучлалт гуйх ёстой. Машина зөв байрлуулахад л болно гэж хариу хэлсэн нь түүний хувьд маш том алдаа болон хувирна. Улмар Янхи уучлалт гуйлгүй гэртээ ороход хойжун араас нь харсаар хоцорлоо. Гэртээ ороод Янхи дэлгүүрээс авсан зүйлсээ хөрөгчөндөө байрлуулж байхад хойжун түүний машин дээрх нэр хаяг мэдээллийнхэн зургийг авна. Янхи дээжээс нь дуудлага ирж тэд зодооны хэрэг хийсэн дүүгийнхэн талаар хэсэг ярилцах ба энэ үед Янхи цонхоороо гадагшаа харахад хойжун түүнийг хөдөлгөөнгүй ширтэн зогсохыг анзаарав. Янхи жайсандаа хөшгөө хаан утсаа салгаж хэсэг сууж байгаа дэргээ тарахад хойжун алга болжээ. Маргааш нь ажил тарах үед Кимхэ бас л Янхиг өдөж хоргоох бөгөөд Янхи авгахтайгаа уулзах ёстой гэж худлаа шалтгаан гаргаад явах гэхэд Кимхэ машин дээр нь ирээд дахиад л өөрийн мэдрэмжээ тулгаж эхэлнэ. Янхи менежертэй түүнийг сонирхох хувийн сонирхол байхгүйгээ хэлэхэд Кимхэ эхнэр хүүхэдтэй ч би бол ганцаардсан ир гэх мэт зүйлээ донгосноор Янхи удаан сонсож дэсэлгүй хаазаа гიშгээд түүнийг орхив. Ингээд Янхиг явх үед тэр зогсоол дээр хойжун машина байрлуулж түүнийг ажиглаж байсан нь тодорхой болно. Янхи явсаар гэртээ ирэхэд Кимхэ гэрийнх нь гадаа ирчихсэн зогсож байх ба Янхи рүү залгаж илүү дээр албан тушаал мөнгө цаашлаад байрч санал болгов. Гэсэн ч Янхи аль нь ч хэрэггүй битгий ингээч гэж гуйхад Кимхэгийн хүсэл сүулдэ уур болон хувирч Янхиг харааж эхлэхэд Янхи утсаа салгалаа. Тэгэд Кимхэ уулзах хүртлээр явахгүй дээ гэж амандаа бовтнан замын голд зогсож байтал хойжун машинтайгаа тулаад ирэв. Хойжун түүнээс Янхитэй уулзахаар ирсэн юм уу гэж асууснаар менежер Кимхэ хойжуныг Янхигийн авг ахна гэж бодно. Хойжун Кимхэг ятгаж чимээ аниргүй газар очиж ярилцъя гэж хүсэхэд Кимхэ зөвшөөрч түүнтэй хамт хотоос зайдуу ойн заахад очив.
Тэд машинаасаа бууж тамхилах зуур хойжун Кимхээгээс хэд хэдэн хувийн чанартай асуулт асуув. Кимхэ Ёнхи өөрсгөн эрттэй болзох хэрэгтэй. Өөрийгөө тэр бумын байртай нэлээд хөрөнгөтэй гэж хэлэхэд хойжун түүнээс эхнэр хүүхдийнхэн талаар асуув. Кимхэ эхнэр нь гэрэлсэн цагаасаа хойш өөртөө анхаарал тавиха болсон муу гахаа гэж дормжлоход хойжун энэ үгийг сонсоод түүнээс энд ирэхдээ өөр хүнд хэлсэн эсхийг нь асуув. Кимхэ хэнд ч хэлээгүй. Бас таксигаар ирэхдээ бэлэн мөнгө төлсөн. Өөрийгөө ийм зүйл хийхдээ болгоомжтой хүн гэж хариулав. Хойжун түүнийг адгийн новш гэж хэлчихэд машинхаа тэшиг онгойлгож байх үед Кимхэ хойжууныг та харваас цэвэрлэгээний ажилтан байна. Таныг компанида цэвэрлэгчээр авч болно шүү гэлээ. Хойжун Кимхэд хандаж би тийм төрлийн цэвэрлэгч биш ээ. Би ичгүр сонжиргүй чам шиг хүмүүсийг цэвэрлэдэг гэж хариулаад шууд түүний толгой руу зохиж унгаагаад төмөр утсаар хоолойг нь боож хөнөв. Энэ үед Кимхээгээс суулж гэрлүүгөө орж чадахгүй байсан Ёнхи машин дотроо унтж байх бөгөөд гинэт цочоод сэрлээ. Тэрээр машинаасаа бууж байрныхаа үүдийг шалгахад Кимхэ аль хэдийн явсан байв. Маргааш нь Ёнхи ажлаас гарах өргөдлөө бариад хэсэг бодолд автана. Гэтэл ажил дээр нь менежер Кимхэ утсаа авахгүй байна гэх яриа түүнд сонсогдлоо. Бодлогыг гадаа сууж байсан Ёнхи дээр найз нь ирээд офис дээр нь менежер Ёнхи хоёрыг учиртай болсон гэх цуу яриа гарсан гэдгийг хэлнэ. Үүнийг сонсон Ёнхи тийм зүйл байхгүй гэж хариулах нь мэдээж. Улмаар Ёнхигийн ажлаас гарах хүсэл нь бүрэл нэмэгдэв. Маргааш нь хүний нөөцийн хилцээс Ёнхиг Кимхэтэй уулзсан эсхийг нь асууж түүний хамгийн сүүлд залгсан хүн нь Ёнхи байсан. Кимхэтэй холбоо барьж чадахгүй хэдийнэ 2 хоног болсон гэдгийг хэлв. Хамгийн хачирхалтай нь Ёнхи Кимхэ хоёрын талаарх цуу яриа захирлынхан чихэнд хүртэл хүрсэн ба Ёнхиг менежер Кимхэ эргэж ирэх хүртэл гэрээсээ ажиллаа хий гэж зөвлөнө. Үүнийг сонссон Ёнхи өөрийгөө менежертэй ямар ч холбоо байхгүй. Ганц цуу ярианаас болж гэрээсээ ажиллах нь шудраг бос гэдгийг илэрхийлв. Гэсэн ч ажилтан компани нэр хүнд хамгийн чухал зүйл гэж хариулаад Ёнхигийн амыг таглалаа. Гэртээ ирсэн Ёнхи хэдэн хоног ээжиндээ очиж амрахаар шийднэ. Ээж нь түүний хоолойны өнгнөөс ямар нэгэн зүйл тохиолдсон байна гэдгийг ойлгох бөгөөд утсаар ярьж дуусаад ээж нь хүүдээ эгч чинь нэг л биш байна гэж хэлв. Ёнхигийн дүү бол байнга л зодон зохион хийж тэдний жихийг халаацуулдаг, холимог тулаанаар хичээлдэг залуу юм. Ёнхи ээж рүүгээ явах замдаа нэгэн шатхуун түгээх газараа түр зогсоод ариун цэврийн өрөөрөө ороод удаагүй байтал араас нь нэг хүн орж ирээд түүний орсон тасалгааны урдуур холхиж эхлэв. Ёнхи хэсэг хугацаанд айж угаад хаалга нээхэд хойжуун дайрч хоолойг нь боохно тэр. Гэхдээ энэ бүхэн зүгээр л хар дарсан зүудээсэн ба Ёнхи босоод усуух зуур хойжуун машинд нь суугаад түүний бичиг баримтыг нь ухна. Маргааш нь Ёнхи хувцас бэлдээд машинаа асаагаад гарах гэтэл өнөөх хар машин зогсоолыг нь хаагаад тавьсан байв. Ёнхи машины эзэн эмэгтэй рүү залгахад утас нь холбогдохгүй байсан тул хаалгыг нь догшоход хойжуун хаалга тайлав. Ёнхи машинаа холдуул гэж хэлчихэд машиндаа суугаад 20 минут хүлээсний эцэст хойжуун гарч ирнэ. Ёнхи нилээдгүй стрессдсэн болохоор хурдан машинаа холдуул гэхэд хойжуун юу ч хэлэлгүй тайван тамхи асааснаар түүнийг бүрч ихээр бухимдуулав. Хойжуун Ёнхигоос нэг тийшээ явах гэж байна уу гэж асуухад Ёнхи тэр таны хэрэг биш ээ гэж хариулахад хойжуун шуудлаа Сяосэн хот руу юу гэж хэлээд машинаа холдууллаа. Улмаар Ёнхи сэжигтэй эрэхтэй ээжийнх нь амьдардаг газрын нэрийг хэлсэнд ихэд гайхаж зочирдон машиндаа суугаад хөдлөв. Ёнхи явах замдаа байнга толиндоо харж шатхуун авах зураа ариун цэврийн өрөө ашиглаад гарч ирэхэд хойжуун хар машиндаа суугаад түүнийг хүлээж байв. Ёнхи ч түүнийг анзаарч яран хөтлөхөд хойжуун энэ удаад улаан цайм араас нь дагна. Ёнхи жолоогоо огцом дарж өөр зам руу ороход хойжуун араас нь дагалгүй тэдний зам салцгаав. Ёнхи явсаар шөнө болоход ээжийнхээ гэрт ирлээ. Түүнийг ороход ээж нь сандалт хүлээтэй байх ба Ёнхиг ээжтэй туслах гэж байхад хойжуун араас нь гарч ирээд түүнийг шүүгээ рүү шидэж дараа нь хоолойг нь багал зуртах нь тэр. Энэ үед ээж нь хүлээсээ суллаад Ёнхид туслах гэж оролцсон ч хойжуун ээжийг нь шидэн ухаан алдуулаад төмөр утсаа гаргаад Ёнхиг дахин боож эхэллээ. Ёнхиг яг үхэх гэж байх үед дүүн гэртээ орж ирэх ба тэрээр шуутхан л хойжууны толгойг лонхоор зохиж унгана. Улмаар хойжуун босч дүүг нь ч бас алах гэж оролдлоо. Гэсэн ч дүүн холимог тулаанч учраас хойжууныг төвггүйхэн зодож ухаан алдуулна. Тэгэд тэд түргэн тусламж дуудах үед хойжуун хэдийнэ ухаан ороод зогтаачихсан байх нь тэр. Цагдаа түргэн тусламж зэрэг ирэх ба эмчнэр ээжийг нь эмнэлэг авч явхад цагдаа нар Ёнхигийн машинд ороос байршил заагч олов. Ингээд Ёнхи гэрлүүгээ буцахад дүүн ч бас хамт ирнэ.
Удалгүй мөрдөгч нар гэрт нэрээд галзуурын машиныг уулнаас олсон ч өөрөө олдоогүй. Түүнийг эхнэрээ хөнөөсөн гэж сэжиглэж байгаа. Түүний машинаас олдсон өөр нэг хүний цус бол Ёнхитэй хамт ажилладаг Ким Хэгих гэдгийг мэдгэдэв. Мөрдөгчд улс орон даяар түүнийг эрен сурвалжилж байгаа болохоор битгий санаа зовоорой гэж Ёнхиг тайтгаруулна. Ёнхи ээжтэйгээ ярилцаад хамт амьдрахаар шийддэг бол өөр нэг газар хойжун гүйцэж дуусгаагүй ажлаа бодон үстэй толгойгоо зулгааж байлаа. Дүүн Ёнхид бие хамгаалах хэд хэдэн арга болон хүнийг яаж араас нь боож ухаан алдуулахыг заана. Хэдий тэдэнд аимшигтай зүйл тохиолдсон ч одооноос хамт амьдардаг болсон болохоор дүүн Ёнхиг ажлаа тарахт нь очиж авдаг болов. Гэсэн ч энэ нь хангалтгүй байлаа. Учир нь хойжун тэдний анхаарал сарнах үед гинэт гарч ирээд дүүг нь захилгаан борохоогоор зохиулж Ёнхиг зохиж ухаан алдуулна. Хойжун Ёнхиг хотоос зайдуу ойд авчираад нүх ухаж буллахтаа бэлдэв. Тэр Ёнхиг алхахаас өмнө амны хаалтыг нь авахад Ёнхи битгий халаач гээд уучлалт гуйлаа. Энэ үед хойжун чи одоо л уучлалтгүй гэж сурч байна уу? Дүүчин ч гэсэн яг чам шиг бүдүүлэг гэж хэлэхэд хажууханд нь дүүнч бас булуулахаар хэвтэж байх нь тэр. Хойжун нэг алдаа гаргасан нь тэр машинаараа уулын ганц замыг хааж тавьсан байв. Түүний машинд замаа хаалгуулсан хүн машинаасаа буухад Ёнхи туслаарай гэж орилж амжлаа. Удалгүй өнөх жолооч дуу гарсан зүгт алхсаар хойжун болон Ёнхи дээр ирэв. Хойжун түүнийх ч бас алхаар шийдээд Ёнхиг орхиод жолооч руу шатсан мод савлсаар очиход жолооч айсандаа халтарч унана. Хойжун жолоочийн дээр нь гарч зогсоо зайгүй нүдэж эхлэхэд Ёнхи хүлээсээ соллож сэмэрхэн гитэж очиод дүүгийнхээ зааснаар хоолойг нь удаан боож тэмцэлцсэний эцэст хойжууныг ухаан алдуулж чадлаа. Тэгээд тэднийг цагдаа дуудахч байх хооронд хойжун сэргээд Ёнхи рүү дахин дайрч энэ удаад дээр нь гарч аманд нь шороож ихэн муужруулна. Энэ үед жолооч хойжууны толгой руу хүрзээр зогтогч хойжун ухаан алдалгүй шууд л жолоочийг хөөснөөр жолооч дахиад лайсандаа халтарч унах нь тэр. Ёнхи арай гэж сэргэхэд хойжун жолоочийг боож байлаа. Энэ удаад Ёнхи хойжууны хэрэгэлдэг газууг барьж очиод түүнийг хамаг хүчээрээ зохиж нэг мөсөн унгаагаад машина зөв байрлуулж бай гэж хэлв. Цагдаа нар аль хэдийн ирээд жолоочоос мэдүүлэг авахад жолооч өөрийгөө хөөрхөн эмэгтэйг хамгаалахын тулд шууд л дайраад очсон гэж мэдүүлнэ. Харин Ёнхи түргэний машин дотор дүүгээ сахиад сууж байхад дүүн ухаан орж нүдээ нээснээр кино төгсдөг.